өөрөө очиод тусалж байгаа юм уу? Аль нь өгөөмөр гэж бодож байна. Өөрийгөө зориулж байгаа нь өгөөмөр байна гэсэн. Зарим хүмүүс бодож байгаа би мөнгө өгч тусалж юм. Юунаас мөнгөөр хэмжигдэх зүйл биш юм. Тэгвэл та бие биенийг хэр зоригжуулж байна? Тэгвэл бид энэ өгөөмөр сэтгэлээр агуу хаанчлалыг байгуулахад дутагдсан юм. За маш олон жилийн өмнө миний хувьд ямар ч орлого байхгүй байсан. За гэтэл нэгэн илгээлтийн эзэн надад сан болгон 15,000 төгрөгийг танд өгье гэж. За тэгсэн дээр 15,000-ыг 30 өдөр дугахаар нэг 500 төгрөг өдөрт хэрэглэх юм байна. Харин энэ бүхэндээ баяртай байсан. Яг эзэн өөрийн зарцаар дамжуулж манай гэр бүлийг өдрийн 500 төгрөгийн орлоготой болгосон. За тэгээд 500 төгрөгөнд нь за 100 төгрөгөөр за 200 г муудаа. За тэгээд үхрийн яс чинь нэг кг 50 төгрөг байсан. За 2 хил яс. За тэгээд тэрийг баяртайгаар гэртээ авцраад өдрийн хоолтой байсан. За гэхэд хамгийн гол асуудал нь хүний сэтгэл хангалуун байдлаас хамаарч байгаа юм. Тэрнээс тэр мөнгөний хэмжээнд биш. Гэтэл магадгүй өдрийн 5,000-ийн орлоготой ирнэ мөнгөгүй гэж явж байгаа хүмүүс тэр бас байж болно. Харин тэр сар болгон 15,000-ыг ивэж байсан. Тэр эсний зарц үнэхээр талархаж ирсэн. Эзэн та энэ үнийг өрөөгөр. Харин энэ үйл явдлаас тэр өгөөмөр байхын тэр амьдралдаа тэр шийдвэрийг гаргасан юм. За үнэхээр эзэн намайг юу хийх юм бол би бусдыг үнэхээр өрөх энэ амьдралаар амьдрах хэрэгтэй юм байна гэж. Тэгвэл эргэн тойрон эзэн ямар нэгэн хүмүүсээр дамжуулж таныг эвэж байгаа. Таныг өрөөж байгаа. Таны амьдралд хөрөнгө оруулалт хийж байгаа. Харин тэр хүмүүсийн төлөө үнэхээр өрөөхөр. Харин бусдад өгөхийн тулд эзэн тэр хүмүүсээр дамжуулж танд өгч байгаа юм. Тэгвэл та үнэхээр бусдад тэр өгөөмөргөр өөрийгөө зориулаарай. Эзэн танаа дамжуулан алдаршил өсч байна. За энэ Ларри Байкер гэж хүн ийм үг хэлсэн байна. Бусад хүмүүс тусалсан ч тус үйлдэл байхгүй бол зориулах зүйл байхгүй гэж. Бусад хүмүүс туслах тус өгөх үйлдэл байхгүй байх юм бол зориулах зүйл байхгүй гэсэн байна. Үнэхээр энэ гайхамшигтай болсон ба. Та бусдад үнэхээр тусалж байхад юм бол зориулт юм. За тэгвэл өгөөмөр байх маш чухал өдөр бүр хийх зүйл маань. Та хүмүүсийг чухал гэж тооцсон. Өөрөөсөө чухал гэж тооцсон. Энд байгаа би Галил монголчуудын бүх хүмүүсийг үнэхээр чухал гэж тооцдог. Яг л эзэн танаар дамжуулан авъя зүйлсэг. За гэтэл энэ өгөөмөр сэтгэл маань за ганцхан хөрөнгө өгнөөс гадна үнэхээр уулзах харилцаа, уран зориг, хамтдаа цаг өнгөрүүлэх боломж үнэхээр энэ бүх зүйлс бүгд орж байгаа. За миний хувьд сая нэг өдөр Монгол яваад за 5 өдөр ирсэн. За гэтэл өглөө 6 цагт уулзалт байсан. 2 өдөр. Яг л орой уулзч амжих байсан. Орой шөнийн 2 цаг хүртэл уулзалт үргэлжлэж байсан. Нэг өргөмөд шөнийн 2-оос жоо 2 өнгөрөөж унтаал өглөө 5 цагт босч байсан. Ерөөс 3 цаг унтаал явдсан. Яг л тэр хүмүүст үнэхээр уран зориг өгсөн. Тэр үнэхээр пастор таныг ирсэн дээр уулзсан юм байна. Тэгээ бүх цагуудыг ингээд хуваар гаргасан. Яг нэгэнд олгогдсон боломж төр үнэхээр урамыг өгч. За тэгээд Галил монгол чуулганы бас итгэлийн ах дүүстэй ч гэсэн бас урам зориг өгсөн. Тэгээд бас баяртай байсан. Гэтэл энэ нь мөнгөөр хэмжигдэх зүйл биш юм.
Тэр хүнд үнэхээр амьдралыг хүчтэй болгох тэр харилцаагаар ч гэсэн тэр хүн хүчтэй болгох болно. Өдөрт цагт би та бүхнийг ятгаж байна. Та бүхэн үнэхээр бие биендээ урам зориг өгөөр үнэхээр өгөөмөр сэтгэлийг гаргаарай. Бид юу тарина түүнийг хурааж авна. Тэгээд бидэнд үнэхээр энэ боломж завшаалтай байгаа дээр Үүний түн итгэлийн гэр бүлийнхэндээ сайныг үлдээ гэсэн байна. Сайныг үлдэхдээ зүршээлгүй байцгаая гэсэн байна. Танд олгогдсон энэ амьдралаа үнэхээр бусдын төлөө зөвлөрэй. Таны хэрэгцээ үнэхээр тэр хүнд хэрэгтэй байна. За тэгвэл одоо бүгдээр хамтдаа нэг гуйлтыг гуй. Надад олгогдсон нэг өдөр би бусдын төлөө сайн зүйлийг хийя гэж шийдвэр гаргах цагийг гаргая. Та тэр боломжийг амьдралаа сайгараа. Тэгэхээр таны туслалцаа хэрэгтэй маш олон хүмүүс байна. Үнэхээр бид энэ сэтгэл зүрэхтэй байх юм бол үнэхээр Монголын орон зай дотор маш олон өөрчлөлтийг хийх болно. Хөв хүмүүсийн амьдралд олон өөрчлөлтийг хийх болно. Та тэр орон зайд хэрэгтэй байна. За тийм хамтдаа гуйлтаар очие. Хүч чадлаар дүүрэн цорын гац эзэн минь. Би танаас үнэхээр хүсэн бууж байна. Тэг үнэхээр миний амьдрал өнөөдөр энд ингэж баяр хөөртэй зогсож байгаа. Өгөөмөр зүрх сэтгэлтэй таны зас нарын гавьяагаар би өнөөдөр энэ зогсож байна. Тэгээ би бусдад үнэхээр өгөөмөрөөр туслах энэ зүрхтэй байна. Их эзэн минь надад бусдад яаж тусалж чадах тэр арга замыг миний амьдралд өдөр бүр болгож өгөөч гэж танаас гуйж байна. Таны үнэхээр таалал байг, таны хүч чадал хамт байг. Би бусдын төлөө өөрийгөө зориулмаар байна. Их эзэн минь үнэхээр дэлхийн үнэхээр гангийн үйлдвэрийн эзэн Карнеги гэж хүн үнэхээр бусдыг баян болгохын тулд би өөрөө тэдэнд өөрийгөө өгсдөө гэж хэлсэн. Их эзэн минь таны таалал байг, таны эрх мэдэл хамт байг. Бид олон хүмүүсийн амьдралыг тэнхрүүлмээр байна. Та бидэнд шийдвэр гаргах болцоог өгөөч. Тэгээд хэн нэгэн дээр очиж би таны хайрыг харуулмаар байна. Таны агуу тушаалыг биелүүлмээр байна. Тэгэд миний зүрх сэтгэлд өнөөдөр өгөөмөр байдлыг бид юу тарьснаа хурааж авна гэж бид өгөөмрийг таньмаар байна. Таны таалал шиг Есүс Христийн нэрээр. Аамен. За тэгэхээр ийм бодол байдаг хүмүүст. Өнөөдөр надад мөнгө байхгүй байна гэж боддог. Би мөнгөтэй болохоор би бусдад ингэ янз янзаар би тусландаа гэж боддог. Энэ бол худлаа. Харин та өнөөдөр байгаа тэр боломжтой өчүүхэн жижигхэн тэр боломжоос ч та бусдад тусалж чадах юм бол тэр том нөхцөл байдал ч та тусалж чадна гэсэн үг. За энэ дэлхийн судалгаа хийсэн байна. Судалгаагаар ялангуяа олон улсын хүмүүнлэгийн байгууллагын дэмжин тусалдаг хүмүүс нь маш бага орлоготой хүмүүс тэр тусалдаг нь тодорхойлсон. За гэтэл бид нар бодож байгаа маш их мөнгөтэй хүмүүс үнэхээр энэ өгөөмөр зан гаргана гэж боддог. Тэр хүмүүс байхгүй байсан. Маш харамсалтай. Тэгэхээр энэ нь тэр мөнгөний хэмжээнээс хамаарахгүй харин таны зүрх сэтгэлээс хамаардаг юм. Та өнөөдөр үнэхээр бусдад өгч чадах тэр зүрх байхад эзэн өрөөх болно. Тэгвэл бид бага юмд итгэмжтэй байх юм бол бид том зүйлд итгэмжтэй байх болно. Тэгвэл өнөөдөр таны амьдралд за жишээ болгоё л доо. Маш бага мөнгө байлаа гэж бодоход та түүнийг бусдын төлөө зориулж чадаж байна гэдэг нь аюул чухал байна. Тэгэхээр энд бол мөнгөний хэмжээ хамаарахгүй. За бид ингэж бодож иж болох. За Монгол улс маш их баялагтай болохоор олон үндэстнийг бид өрөөнэ гэж бодож иж болох. Энэ бол бас худлаа. Харин өнөөдөр бид олон хүмүүсийг өрөөж ивэхээр дуудагдсан юм аа.
Тэгвэл таны амьдралд үнэхээр та 11-ийг та эзэнд өгч байна. За 11-ийг би эзэнд өглөө. За дахиад 11-ийг би сайн үлсийн төлөө зориулъя гэж. За Джон Максвелл их нэртэйгээ ярилцаад яг 11-ийг бол эзэнд энэ итгэмжтэй. Дахиад 11-ийг энэ бусдын төлөө өргөж шийдсэн ба. Гэтэл түүний амьдралын баялаг нэмэгдээл байгаа. Тэгээд тэр бусдыг ивэх тэр цааргын тэлээл байгаа. Тэр нууцыг тэр мэдсэн байна. Яг үл эзэн юу тарина түүнийг хурааж авах гэж хэлсэн. Энэ бол эзний үг. Энэ үнэхээр баттай. За энэ үгийг бариад би маш олон газарт очтонд үр тарих дуртай. Ялангуяа сонсголгүйчүүдийн нэг төсөл байсан. Тэрэн дээр зохицуулагчд нь за үр тарихсан юм аа энийг аваач гэсэн. За тэгээд Монголын төлөөх зүрх бүргээд одоо санчир маш олон хамаг монголоор явдаг юм ихтэйс түнд үр тарьмаар байна гэсэн. Дандаа тийж үр тарьдаг. За гэтэл тэр нь миний амьдрал бурхан хэд дахин үлсэж чинь гэж бодож байна. Тэгвэл үнэхээр Исаак худгаа өгөөл гэсэн. Маа аав худаг тэгсэн түүний 100 дахин тэр үр тариа мал нөсөөл гэсэн. Тэгээд хүмүүс атаархаал гэсэн. Дахиад худгаа өгч. Аав бүр сүүл рүүгээ худгийн үрд буулсан шүү дээ. Энэ худагнаас болоод энэ амьдрал үнэхээр сайхан болоод байна гэх. Тэгсэн жигсэн түүний амьдрал бийцэрл байсан юм аа. Өөрийн хамгийн гол нууц нь бид бурханд энэ бүхнийг өгч байгаамаа. Бурхан бидний тэр зүрх сэтгэлийн бүхнээс илүүгээр мэддэг юм аа. Тэгвэл таны тэр өгөөмөр байдлаар дамжуулж таны амьдрал эзэн буцааж 30, 60, 100 дахинаар эргүүлж таны амьдралд өгдөг юм аа. За тэгвэл үнэхээр бусдыг тэнхрүүлэгч нэг нь өөрөө тэнхэрнэ гэж. За тэгвэл та хичнээн андыг та найзыгаа тэнхрүүлсэн байна. Тэр хөл дээр боссон найз байна. Эхлээд за би өөрөө эхлээд тэнхрээд тэгж байгаа дараа нь болъё. За гэж юм. Та магадгүй өөрийнхөө хоолны сансаад ч гэсэн тэр нэг найздаа зориулахад тэр чинь 30, 60, 100 дахин эргэн таны амьдралд аав их баялаг болж ирнэ. За би дахин хэлье. Бусдыг тэнхрүүлэгч нэг нь та өөрөө тэнхрэх болно гэж. За сая Монголд очсон Отгонбаатар гэдэг нөгөө ноён нуруу ийглийн хөтлөгч эхнэр нь хаалгаанд удахгүй Солонгос ирэх байгаа. Тэр залуун зориулж хандивын тоглолт явагдаж байгаа. Тэдний яг имжлэхний зар түн бүхэн одоо өөрийгөө зориулж эхэлж байгаа. Тэгээд би түүнтэй уулзсан маш баяртай байсан. Тэгээд тэр залуу ингэ бодсон. Би өөртөө харьцуулж бас бодсон. Яг л тэр эхнэрийг өгж үүрч явдаг. Үнэхээр тэр гэр бүлтэй хайраа зориулж байгаа. Үнэхээр ямар өгөөмөр сэтгэл вэ гэж харсан. Эхнэр нь үнэхээр одоо нур босч чадахгүй биеиндээ бүх хэсгүүд нь сүлдэж байна. Тийм байсан ч гэсэн тэр хүүгээл хамт явж байна. Үнэхээр ноён нуруутай ир хүн гэдгийг бас харуулж чадж байна. Тэгээд түүний тоглолтыг үнэхээр хүн бүхэн үзэж байгаа. Дээр нь маш олон газараас түүнд үнэхээр өргөлийг хандиваас явуулж байна. Үнэхээр итгэлтэй түүний эхнэр хөл дээр босох болно. Хамтдаа тэр хаанчлалын төлөө алхах болно. За дээр бас бид Баяраа пастрын төлөө үнэхээр зориулсан. Одоо удахгүй бас Баяраа пастор илгээ шилжүүлэн суулгах хаалгаанд орох болно. Тэгвэл бидний тэр өргөсөн өргөлийг эзэн 30-аар 100 дахинаар ивэх болно. Тэгвэл та өнөөдөр магадгүй бодож иж болно. Би гэрээгээр ажиллаж байгаа. Тэгээд эсвэл би оюутан надад орж ирж байгаа орлого маань миний өөрийн амьдралд хүрэхтүүдийн баг байгаа гэж бодож иж болно.
та өгөх үнэхээр зориулъя гэсэн тэр өгөөмөр сэтгэлтэй байхад эзэн түүнийг үнэхээр босгож ирэх болно. Эзэн танаар дамжуулан үнэхээр алдарших болдог ба. За Арангаан аймагт 7 дэнлүү гэсэн тийм сургалтыг хийж байсан. За тэгээд Арангаан аймагт очиод 7 дэнлүүгээ сургалтыг хийхэд сургалтыг ямар ч мөнгө зардал байхгүй байсан. За тэгээд тэр амралтын газарт очиод кемпинг очиод даргатай нэлсэн. За бид нар 5 хоногийн сургалт хийнэ. Бүгдийг шилжүүлгээр хий. Маш ихтэйгээр. Тэгээд нийт энэ 5 өдрийн турш 7 хүн оролцож байгаа. Нийт 8 хүн гэсэн. 8 хүний хоол, байрлах байр, энэ бүх зардал нь гараа хамгийн сүүлд нь хэмжлэгийг өгч. За тэгээд хотод очиод ингэ дансаар хийнэ. Тэгээд яг үнэн байдалд бол хотод мөнгө байхгүй. Итгэлээр. Яг нь энэ хүмүүс эзний үгэн дотор сургагдж байгаа, хүчтэй болж байгаа өдөр ташна. Тэгээд яг хотод очих үед эзэн тэр мөнгийг хангаж өгдөг. Яг бусдын төлөө гэсэн тэр зөвхийг эзэн хөрөөд юм аа. За тэгвэл эзэн бүх алдар нэг. За би өнөөдрийн энэ үгийн хэсгийг дахин уншия. Бурхан таныг үнэхээр элэг доголохгүй. Харин муу нэгэн таныг мэхлэж оролдож байгаа. Таныг үнэхээр юу ч байхгүй. Жисул дорой. Чамаас юу ч гарахгүй. Чиний гэрэл хөөгцөн янз бүрээр таныг үнэхээр мэхлэхийг оролдож байгаа. Та бүү мэхлэгт. Харин эзний дотор тань бүх агуу зүйл байна. Танаар дамжуулан эзэн гайхамшиг зүйлсийг хийгсэж байна. Иесусийн 12 дагагч нар Иесус та нарт юу байна гэж асуусан. Гэтэл тэнд 5,000 хүн үнэхээр өлсөглөн тэр зэлүүд газар тэр шөнө явж болохгүй байсан. Гэтэл өөрийн дагагчнаас асуусан. Та нарт юу байна? Энэ хүмүүсийг хооллох юу байна гэсэн. Гэтэл тэд нар 5 далах 2 загсал байна эзэн гэсэн. Харин Иесус түүнийг нь өргөсөн. Харин түүгээр дамжин энд байсан бүх хүмүүсийг хооллосон. Гэтэл хоолных нь үлдэгдэл мөр 12 сар үлдлээ гэсэн байна. Харин өнөөдөр миний зүрх сэтгэлийн тэр хандлага, миний тэр сэтгэлийг эзэн харж идэв юм а. Танд яг юу байна вэ? Харин тэр байгаа зүйлээ та үнээр эзэнд яг өргөх үед эзэн түүнийг 30, 60, 100 дахинаар өргөд юм а. Та тэр байгаа зүйлээс эзэн хандсан талах байх болдог байна. Үнэхээр итгэлтэй байна. Таны одоо байгаа энэ орон зайнаас бүх Монгол, хамаг Монгол, бүх үндэстнийгч ерөөлийн сууг та өнөөдөр сууж байна. Танаар дамжуулан эзэн үнэхээр агуу юм гэдгийг харуулж чадна. Харин та одоогийн байр нөхцөлөдлөө та битгий хаа. Муу нэгэн таныг мэхлэн, та бүү мэхлэгд. Харин та эзний агуу нэг. Эзэн танаар дамжуулан таны санаж уусаас хайргүй илүү их зүйлсийг бүтээх болно. Бурхан элэг дог болохгүй. Юу гэл хүн юу тарьснаар хурааж авдаг. Яагаад бол өөрийнхөө махан бие таригч нь махан биес ялзарлыг хурааж ав. Харин сүнсэн таригч нь сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үлдэхдээ зүрхшихгүй байцгаая. Учир нь хэрэг бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Эзний артумен би таныг үнэхээр өгөөмөр төр зүрхээр өрөөж байна. Та үнэхээр бүх үндэстнүүдийг өрөөсөн тийм нийгэм байх болно. Тэгвэл тэр бүх зүйл өнөөдөр таны тэр сүсэглэл болоод тэр сэтгэл хангалуун байдлаас болж байгаа. Танаас тэр мөнгнөөс болж байгаа юм шиг. Та энэ дэлхий дээр үнэхээр бүх агуу зүйлсийг хөдөлгөх болно. Та өнөөдөр мөнгөтэй хүнийг та битгий бод. Ирэх мэдлэлтэй хүнийг битгий бод. Эсвэл маш авьяас чадвартай хүнийг битгий бод. Харин халуун зүрхтэй, гэмшсэн сэтгэлтэй Бурхны өмнө өгөөмөр байж чадах тэр нэгнийг Бурхан хэрэглэнэ. Энэ бол хамгийн үнцэнтэй хэсэг юм байна. Эзэн таныг хэрэглэх болдог байна.
Эд хамтдаа үнэхээр энэ өгөөмөр байдлаар дамжуулан маш олон хүмүүсийн амьдралыг тэнхрүүлж, зоригжуулж, босгох энэ үйл явц дотор найдвартай байх болно гэж итгэлтэй байна. Тэгвэл эзний агуу тушаал болохоор та нар бие биенээ миний хайраар хайрлах төө гэсэн дэр тушаалыг бид биелүүлж байгаа маа. Та нар дэрэгдгээ хайрлаа гэж, Бурхны бүх зүрхээрээ хайрлаа гэсэн энэ агуу тушаалыг бид биелүүлж байгаа маа. За тэгвэл та өөрийнхөө баруун гар талд, зүүн гар талд байгаа нэгэнт бие биеэ Иесусийн хайраар хайрлаа гэж хэлээ. Та нар бие биеэ Эзний хайраар хайрлах тоо. За би нэсгүй уншаад өнөөдрийн үгийг дуусгая. Иов номын 15-ын 12. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлах тун. Энэ бол миний тушаал гэж. За хамгийн гайхамшигтай нэг үг байгаа. Иов номын 10 дугаар бүлэг 10-ийн 10. Энэ үнэхээр энэ амлалтыг үнэхээр дуудах дуртай. Иов номын 10-ийн 10. Хулгайч зөвхөн хулгайлан авч сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа бялгсан амьтаа байлгахын тулд ирсэн гэвэ. Өнөөдөр эзэн танд амлаж байна. Үнэхээр миний дотор байхад надтай хамт байхад би тэр бялгсан үнэхээр мөнхийн тэр амьтаа болгохын тулд би ирсэ гэж хэлсэн байна. Харин хулгайч бол юмыг хулгайж, аамч, таамч үнэхээр хөнөөж, мөхөх гэж ирдэг гэсэн. Бид муу нэгний тэр илэгд орох болохгүй. Харин эзэн бидэнтэй хамт байгаа. Би дахин энэ хэсгийг уншия. Би тэднийг амьтаа, бялгсан амьтаа байлгахын тулд ирсэн. Халелуя. Та өөрийнхөө дахиад баруун гар тал, зүүн гар тал байгаа нэгэнд та бялгсан амьтаа гэж хэлэхгүй. Бялгсан амьтаа. Вау. За тэгээд хамтдаа эзэн гуйлтаар очие. Тэгээд оочгод хамгийн сүүлд дуулсан бүх амь амьдралаараа гэсэн дуу хамтдаа дахин эзний магтаалаар очие гэж хүсэж байна. Бүх зүрх сэтгэлээр, бүх биеэр тэр эзнийг хайрлая. Та өнөхөр эзнийг хайрлах юм бол та бусдыг хайрлах болно. Бусдын төлөө өөрийгөө зориулах болно. За хамтдаа зүрхэн дээр гараа тавь. Та миний үгийг харж хэлнэ үү? Би таны өнөхөр өгөөмөр сэтгэлтэй, өнөхөр өгөөмөр зүрхтэй байхыг өнөхөр энэ цагт өрөөмөр байна. Эцэг Есүс минь ээ. Та намайг хайрлсан шиг би бусдыг хайрламар байна. Надаар дамжуулан өөрийгөө бусдад харуулаач. Миний зүрхнээс бялхан ам байдаг. Би бялгсан амьтаа. Тэгвэл тэр бялхлыг би бүх хүмүүс бялхах болно. Надаар дамжуулан та хэр өгөөмөр гэдгээ харуулаач. Миний амьдралд агуу байхын тулд надад өгөх зүйлийг өгөөч гэж гуйж байна. Яг өнөөдөр ихтэй би таны амлалтыг барь зогсож байна. Та миний амьдралд гайхамшигтай болох болоо. Агуу болох болоо. Энэ бүхний тулд надаас өгөх зүрх их өстэй маа.